бацхан уу? Өнөөдөр Монгол шүтэн төвийн тэргүүн соён гэгэрүүлэгч багш иш Төмөргөө манай студид хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За гэлалаа. За таны дайны техникийг соён гэгэрүүлэх 1206 лекцийн талаар сонсож дууссан байгаа. Энэ лекцийн талаар мэдээлэл өгөхгүй юу? За тэгье. За манай Монгол шүтэн төв маань 2014 оноос эхлээд 408 завхарт амьдран суугаа монголчуудаа соён гэгэрүүлэх нийгмийн сайн сайханд хөтлөх зорилгоор дайны дэлхийг соён гэгэрүүлэх 1206 лекц хэмээх лекцийг уншиж эхэлсэн. Одоо ингээд 2 дахь жилдээ энэ лекц уншаад явж байна. 2 жилийн хугацаанд Монгол улсынхаа 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, Орос, Хятад, Казахстан зэргүүтээ 10 гаруй улсад энэ лекцээ уншиж хүргээд байна. Давхарцсан тоогоор одоо 100 гаруй лекц уншаад явж байна. Энэ лекцийн гол санаа болоод лекцтэй хүргэж байгаа энэ сайхан номын бүтээл гаргасан байгаа. Энэ номынхон талаар таагаас дурдгүй. За тэгэхээр энэхүү ном маань бол бас миний сүүлийн олон жилийн хүчилмөрөөр бүтсэн ном байж байгаа. Дэлхийн нууц товчоо хэмээх нэртэй энэхүү ном маань Монгол улсынхаа 21 аймгаар мөн тариад ирсэн, гадаадын олон улсад очиж тариад ирсэн ном байгаа. Энэхүү номон дээр 2 үндсэн бүлэгтэй, 1-р бүлэгтээ энэ хүн төрлөختнийг амар амгалан, аз жаргалтай, сайн сайхан нийгмийн хувьд, сэтгэлгээний хувьд, оюуны хувьд зөв амьдрах, зөв өвгтэй амьдрах, зөв үйлдэл амьдрах, зөв сайн сайхныг хийх энэ бүхэнд уриалсан, энэ бүхний замыг зааж өгсөн сургаал, онч мэрэгэн өгс, айлтурын 100 тооны сургаалтай ийм 1-р батер ийм ном байгаа. 2-р бүлэг дээр болохоор энэхүү ном маань 2016 оноос эхлээд 2106 он хүртэл ирээдүйн 100 жилийн түүхэнд Монгол болоод дэлхийд дахны улс орнуудад, дэлхийн ард түмнүүдэд тохиолдох зүйлсүүдийг, анхаарах зүйлсүүдийг бичсэн, ингээд зөгнөж бичсэн ирээдүйн 100 жилийн амьдралыг оруулан бүтээсэн энэ ном байгаа. Энэ ном бол дэлхийд бол одоогоор яг сүүлийн үед бүтээгдсэнээр бол царын ганц ном байж байгаа. Тэгээ энэ ном маань ч гэсэн бас ингээд харагдаж байгаа бах 9 эрднийг оруулан бүтээсэн байгаа. Цэвэр алт, цэвэр мөнгө, шүр, сувд, оюу, тан, номин гэх мэт 9 эрднийг оруулан бүтээсэн ном. За тэгээд энэ номын маань бас энэ номын хавчаар нь гэхэд бол 9 цагаан адууны дил сүлийг оруулан шүлжиж үзүүртэй алтан гэрээгээ бүхий Монгол улсын Монголын эзэн төрний тухайн цаг үедээ паспорт болж исэн, гадаад паспорт болж исэн энэхүү алтан гэрээгийг оруулан бүтээсэн ном байж байгаа. Энэхүү номоо миний би монголчуудаа төдийгүй дэлхийн ард түмнүүдийн соён гэгэрэл сайн сайхан зориулж бүтээсэн юм аа. Монгол орон даяар төдийгүй дэлхийд дахинд тавьж байгаа таны 100 лекц гэж одоо өнөөдөр бас манай их тавих гэж байгаа энэ лекцээр иргэд маань ямар мэдээллийг олж авч соён гэгэрэлэх тал дээр ямар мэдээллийг олж авах вэ? За ерөнхийдөө энэ удаагийн ээлжид лекцээр бол хүмүүс ард иргэд бид бүхэн эрүүлэн амьдрах, эрүүл мэндийг дээдлэн шүтэх, гэр бүлээр хайрлах, үр хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх, мөнгөтэй зөв харьцах, баян чинэлэг амьдрах хүн бүр баян чинэлэг амьдрах хүсэлтэй байдаг. Баян чинэлэг амьдрахтаа хүн бүр бас зөв сайхан сэтгэлтэй, зөв аргаар мөнгө олж, зөв бизнесээр мөнгө олж баян чинэлэг юм хийж бүтээж, ажиллаж хөдөлмөрлөсний үндсэн дээр баян чинэлэг болох энэ зам мөрийн тухай сурах гэж байгаа юм аа. Та Монгол шүтэн төвийг одоо анх үүсгэн байгуулад энэхүү төвөөр дамжуулаад ард иргэдтэй соён гэгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ Монгол шүтэн төвийн үүсгэн байгуулсан шалтгаан болоод энэ сайхан төвийн талаар мэдээлэл өгөх. За манай Монгол шүтэн төв маань 2014 онд үүсгэн байгуулагдсан. Монгол шүтэн цогцлбор маань одоо байгуулагдаад бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. За манай цогцлбор маань Улаанбаатар хотоос 98 км зайтай Төв аймгийн Баян цогц суманд Хүслийн хат хэмээх газар
их энергитэй, адил чанартай газар барьж байгуулагдаж байгаа. За тэгээ энэ гадаан газар та энэ зах зээлбэрийн маань бүрддэхүүн бол их олон зүйлээс хэсгээс бүрдэж байгаа л да. За тухайлбал сургалт судалгаа, намын өргөө, одон орон судлалын өргөө, анагаах ухаан судлалын өргөө, музей, үзмрийн сан, гүнзгийн өргөө гээд их олон тийм одоо нийгэм хэрэгцээтэй байгаа, шаардлагатай байгаа олон шинжлэх ухаан болоод, гүн ухаан болоод эдгээрийг судлах, ард иргэдийг саян гэгэрэхэд шаардлагатай байгаа тэрхүү мэдээлэлээр хангах зорилгоор энэ төвийг байгуулж байгаа. Тэгээд энэхүү төвд маань одоо Монгол төдийгүй бас гадаадын олон жуулчд ирдэг, Монгол төдийгүй гадны олон судлаач эрдэмтэд ирдэг. Бид бүхэнтэй хамтарч харилцаа ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид бүхэн Монгол Улсын шинжлэх ухааны актын, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны актын, Монгол судлалын хүрээлэн, сэтгүүлчдийн Монголын сэтгүүлчдийн гэвлэлт хэрэгүүтэй олон байгууллагатай хамтарч монголчуудын эртнээс одоо шүтэж ирсэн шүтэн гэж юу вэ? Шүтлэг гэж юу вэ? Талаар бол хоёр ангид их баримтат кино хийсэн байж байгаа. Их олон судлаа шинжилгээний бүтээлүүдийг хийж яваа. Та дөрөнд дурдахтаа 21 аймаг болон дэлхийд дахинд тавьж байгаа энэ хүлээгцийн дагуу ном бүтээх бодолтой байгаа гэж иржсэн энэ талаар. За тийм ер нь ингээ 21 аймгаа тараад ард иргэдэг лекц уншиж явж явах хүрээнд тухайн орон нутгийн онцлог, ард иргэдийн зан заншил, одоо ёстнуудын зан заншил, ард иргэдийн хоорондын харилцаа их олон зүйл анзаарагдаж ажиглагддаг. Зарим аймагт нь арх дарсыг одоо хүртдэггүй, арх дарсыг тохируулж таавар хэрэлдэг сайхан аймаг байна. Зарим аймаг орон нутагт очиход анхаарал шүү дээ. Энийг нэг ингээ засчдгүй байх та. Энэ ард иргэд нь хардггүй байх та энэ зүйлүүдийг. Энэ удирдлагууд нэм зүйлүүдийг ингээ зохион байгуулж нээс нүдэнд хүрэхээр юм уу гэсэн бас нэг зүйлүүд ажиглагддаг. Тэр бүх зүйлүүдээ энэхүү номд оруулахаар миний би 21 айлдвар, 21 хот, 21 бахархал гэсэн нэртэй тийм ном бичиж байгаа. Монгол улсынхаа 21 аймгийн төвүүдэд хийсэн аян замынхаа тэмдэглэл. Түүн дотроо тухайн орон нутагт ийм замаар ийм замаар хөгжих юм бол та бүхэнд одоо гэрэл бүгэгээ байж шүү. Нээлттэй сайн сайхан болох юм байна гэдэг тэр замыг өөрийнхөө аян ухаанд бодоод тэгээ ард иргэдтэй бас сургах гэгэрүүлэх зорилгоор идэхгүй ном бичиж байгаа. Ирэх жил гэв бичиж дуусаад тэгээ хэвлэлтэнд оруулах зорилготой байж байгаа. Таны энэ сайхан соён гэгэрүүлэх үйл ажиллагаанд бас амжилт хүсье. За сүүлчийн үедээ ормыг танд үлдээ. Та ард түмэндээ хандаад хэдөө хэлэхгүй. За гэлээ. За ингээд Монголынхаа ард түмэнд биеийн нэрвэл ухаан нь сарвал ажил үйлсийн бүтэмжтэй өнөр өтгөн сайн сайхан байхын эрүүл өргөе. Монголынхаа ард түмэнд оюун ухаан цэцэн мэргэн байх болтугай эрүүл мэндийг дээдэлж, эрүүл энхийг шүтэж, ажил хөдөлмөрт дурлаж яваасаа гэж та бүхэндээ хүсье. Та бүхэн минь Монгол төдийгүй дэлхийн иргэн гэдгийг санаж, дэлхий дахины хөгжилтэй хөлн нийлүүлэн алхаж, дэлхийн ард түмнүүдэд, дэлхийн одоо байгаль цагуур энэ бүгдэд эерэг нааштай сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээж яваасаа гэж хүсэж байна. Улсын их орныхоо төдийгүй дэлхийд одоо нэр алдраа зураадуулсан олон авиаслаг, эрдэмтэд, зохиолчид, зураачид, спортын алдарчнууд Монголоос нь дэлхийн хэмжээний улс төрчид Монголоос нь төрөн гарах болтугай гэж ирүүлэргийо.